За хотлоо үгийг мянга давтвал үнэн болчихдог. Ямар нэг аргаар л ялж байх юм бол ялагчийг шүүдэггүй. Хуйлдаад, хууль зөрчөөд ялж лээвэл одоо ялагчийг шүүдэггүй гэдэг одоо үзэл, хандлага сүүлийн хэдэн жил бас их ноёрхлоо. Үнд бас гүйцэтгэх өдөр ирдэг юм байна. Сонгуульд худлаа хэлээд, хууль зөрчөөд, худлаа амлаад ялцдаг. Засгийн газраа намын байгуурлаа дөрвөн бус хийгээд дарга болчдөг. Засгийн газраа үндсэн хууль зөрчөөд орхицруулцдаг. Энэ үйл явцуудыг та бүхэн анзаарч байгаа бүгдээ. Өнөөдөр Тэмээг Ямаатай харьцуулаад Тэмээ Ямаагч одоо бол шал өөр гэж монголчууд ойлгодог шүү дээ. Гэтэл адилхан амьтныг бид нэр тийм хулгайлсан, алсан одоо юу гэдгийг. Тэгээ амьтан л нийл асуудал шүү дээ энэ чинь гэдэг. Тэмээний асуудал, Ямааны асуудал чинь шал өөр шүү дээ. Засгийн газрыг үндсэн хууль зөрчиж огцруулчаад Алтан уян засгийн газар ингэж огцруулсан. Эрдэнэтийн засгийн газар ингэж огцруулсан. Хөрөлсөх өргөдлөө өгсөн багт нь адилхан ингэж л огцруулсан шүү дээ. Тэр үндсэн хуулийн заалтууд нь шал өөрлөлт. Гэтэл үндсэн хуулийг зөрчиж огцруулчаад одоо үнэнд гүйцэгдээд бас нэг үнэн ялдаг, үнэн тогтдог. Худлаа үгийг мянга давтвал үнэн болдоггүй, үнэн юм байна гэдэг үнэнд гүйцэгдэж байна. Үндсэн хуулийн зөрчиж энэ шийдвэр гаргасан. Одоо үндсэн хуулийн гаргасан шийдвэрийг бас хэлэлцэн хэлэлцэхгүй. Үндсэн хуулийн зөрчиж шийдвэрийг бид хэлэлцэн гэх ийм асуудал ярьж байгаа. Цэцэн шийдвэр албажаагүй, хүчин төгөлдөр болоогүй байхад ягаад одоо ерөнхийдөө засгийн газрын сайд гишүүнүүд хамлах гэдэг гэдгээр ярьж байгаа. Цэцэн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэдээ үндсэн хууль заасан. Цэцэн шийдвэр их суудлаараа хуралдсан бол эцсийнх гэж заасан. Одоо би цэцэн дүгнэлтнээс уншаад байгаа таа бүхэнд. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсны хувьд түүний их суудлын хуралдаанаас үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гарсан бүх шийдвэр эцсийнх байна. Иймээс ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа үндсэн хууль нийцээгүй тухай энэхүү дүгнэлт үндсэн хуулийн цэцгийн эцсийн шийдвэр өгöd улсын их хурл энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй гэж заасан. Одоо ямар ч одоо юу гэдгийг хэлэлцэх хуулийн хугацаа хэрэгжих хугацаа болсон болоогүй ярих шаардлага байхгүй. Ийм байдлаар л одоо олуулаа яриад ингээд үндсэн хууль руу дайраал үндсэн хуулийг буруу тайлбарлал ингээд одоо бас ялагч болно гэж бодож байвал эндүүрлээ. Ерөнхий сайд үндсэн хууль заасан бүрэн эрхийнхээ өрөөнд засгийн газрын гишүүнээ улсын хурлд танилцуулаад томилдог. Энэ эрхийг хэрэгжүүлэхгүй 24 хонлоо удаа дараа хойшлууллаа. Энэ ч нөр улсын их хурл эсвүүлдээр дахиад үндсэн хууль зөрчиж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ танилцуулга хийгдэж байна. Улсын их хурлаар хэлэлцэх асуудлаас нам эвслийн бүлгүүд завсарлага авдаг. Танилцуулах асуудлаар завсарлага авдаггүй улсын их хурлын тухай хуулийн 31-5 заагдсан байгаа. Ингээд дахиад мушигдаг ерөөс. Өнөөдөр сая бүрөвдөж дарга уншлаа. Монгол Ардын намын бүлэг 10 сарын 14-нд олонх нь хуралдаад 38 гишүүн хуралдаад 36 гишүүн гарын хэсгээ зураад бүлгийн дарга өөрчилсөн. Энэ асуудлыг болгон туяа даргад улсын хурл бүрөвдөж даргад өгөөд уншигдахгүй танилцагдахгүй одоо удаж байна. Удаж байгаас. Бүтэн 3-7 хоног бүлэг хуралдааг улсын төсвийн асуудал, өвлжилтийн асуудал, шатхууны асуудал, багш эмчнэрийн цалингийн асуудал гэдэг